Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай мэрэлцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Солонгос улсад гарсан нэгэн гэмт хэргийг ярих гад бэлтлээ. 2010 оны 8 сарын 7-ны орой Солонгосын яаралтай тусламжийн төвд нэгэн дуудлага ирдэг. Дуудлаган дээр нэг эмэгтэй алхахтай дээрэмчин манайд ороод ирлээ. Яаралтай бидэнд ирж туслаарай гэж хэлээд дуудлага тасардаг. Ингээд цагдаа нар бол яаралтай байршлыг нь шалгахтал Сөүл хотын Шинжүүн дунд байрлах айл гэдэг нь тодорхой болдог. Энэ байранд им овогтой 42 настай гэрийн эцэгтэй түүний 41 настай эхнэр Жан мөн 14 настай 11 настай хоёр охид дөрвөлээ амьдардаг. Хэрв зэвсэгтэй дээрэмчин орж ирсэн бол гэр бүлийн бүх хүмүүс амь насаараа аюулд орох маш ноцтой нөхцөл байдалтай байсан. Ингээд цагдаа нар яаравчлан бэлтгэж машиндаа суун хөдлөж байх хооронд радио дамжуулалтаар мэдээллүүд тасралтгүй давтагдан цацагцаар байсан. Дээд давхурт хүн орилж байна гэсэн тэдний байрнаас дахин нэгэн дуудлага ирдэг. Дараа нь хажуугийн барилгад цусаалцсан эрэгтэй хүн байна гэсэн дуудлага. Мөн доод давхрын нэг оюутан хажуу айлын өвөө гэд яг тэр хэрэг гарч байгаа айлын хөршүүд зэрэг цагдаагийн газар руу дуудлага өгж болсон явдлын талаар мэдээлж байсан. Ингээд энэ айл бол дээврийн өрөөнд амьдардаг айл байсан. Цагдаа нар очиод хаалгыг нь онгойлгоход гэр дотор бүрэн өөмөрсөн байсан. Тавилгууд нь хөмөрсөн, гэр дотор ямар нэгэн ширүүн тэмцэл болсон нь бол илт харагдаж байсан. Шилний өвөрмгүүд хаа сайгүй тарсан. Орон сууцны дотор цагдаа нар эхнэр нөхөр хоёрыг маш хүнд байдалтай олдог. Нөхөр эмийн гидсэнд 2 удаа хутгалсан, цус тасралтгүй гоожиж байсан. Аврагчид түүнийг яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэсэн ч эцэст нь маш их хэмжээний цус алдсан учраас амь насыг нь аварч чадаагүй. Харин эхнэр Жангийн хувьд толгой руугаа алхаар цохиулснаас болж ухаан алдсан байдалтай байсан. Харин хоёр хүүхдүүдийн хувьд бол хэрэгтэн тэр хоёр хүүхдэд огт гар хүрээгүй шууд зүгтсэн байсан. Гэмт итгээд дээрэм хийх зорилгоор орж ирсэн үү гэд цагдаа нар сэжиглэх гэтэл ухаж төнгөсөн зүйл ерөөсөй байхгүй, мөн гэрээс нь алга болсон эд зүйлсүүд огт байгаагүй. Солонгост бол дээврийн өрөөнд харьцангуй амьдралын боломж муутай гэр бүл эсвэл санхүүгийн хувьд хүндрэлтэй оюутнууд, залуу ажилчид эсвэл тэтгэмж авдаг хүмүүс ч юм уу, ер нь санхүүгийн хувьд нэлийн хүнд байдалд байгаа хүмүүс амьдардаг. Тэгээ бусад байруудтай харьцуулахад бол дээврийн байр хамаагүй хямд байдаг. Тэгэхээр хохирогч гэр бүлийн нөхцөл байдал ч гэсэн тийм сайн байгаагүй. Нөхөр нь өмнө нь зээл санхүүгийн чиглэлийн компанид ажиллаж байсан ч тухайн үед бол ажилгүй байсан. Гэр бүлийн 4 хүний амжиргаа эхнэрийнх нь супермаркетад ажиллаж олдог цалингаар л үргэлжилдэг байсан. Тэдэнд том хэмжээний үр байхгүй байсан ч гэсэндээ олсон мөнгөө арайхийн даатгал болон түрээсийн төлбөртөө төлөөд л таардаг. Тийм нэлээд хэцүү амьдралтай гэр бүл байсан. Эдгээр нарийн мэдээллийг мэдэхгүй байсан ч гэсэн энэ хорооллын дээврийн байр гэдэг нь бол яг дээрэмтгэд тиймч сайн тохиромжтой газар биш байсан учраас заавал энэ айлыг онилж ингэж орж ирсэн гэдэг нь бол дээрмийн зорилготой биш, ямар нэгэн сонзонгийн сэдэлтэй гэмт хэрэг байсан байх магадaltaй юм болов уу гэж цагдаа нар таамагладаг. Мөрдөгчд ойр орчмын харилцаа холбоог шалгасан ч гэсэн төрөл садан найз нөхөд ажлын хамт олонны талаас сэжигтэй гэх тийм гэрчийн мэдүүлэгч юм уу хүний талаар мэдээлэл өгсөн хүмүүс олдоогүй. Эмийн гэр бүл бол зүгээр л өдрөөс өдөрт хөдөлмөрлөж амьдралаа авч явдаг жирийн хүмүүс байсан. Тэгэхээр тэдэнд тийм айхтар өвчтөй хүн ч гэсэн эргэн тойронд нь байхгүй гэдэг нь тодорхой болж эхэлсэн. Харин гэмт хэргийн газар дээр нотлох баримтууд бол бүр нэлээ их байсан. Тэдэн рүү дайрсан зэвсэг болгон ашигласан алхах нь угаалтуур дээр бүтнээрээ тавиастай байсан. Өөрөөр хэлбэл гэмт итгээд тэр зэвсгээ газар тэр айлд орхиод явсан гэсэн үг. Мөн гэмт хэрэгтэндээ холбоотой байж бошгүй 3 ширхэг үс, мөн цусны мөрч гэсэн илэрдэг. Хамгийн чухал нь гэмт итгээд тэнд тамхи татсан байсан. Тиймээс шүс наалдсан янжуурын иш, мөн олон тооны хурууныхээ хаа сайгүйгээс нь илэрсэн. Өөрөөр хэлбэл тэр хүн нотлох баримтаа арилгах ямар ч оролдлого хийхгүйгээр тэднийхээс цогцсон гэдэг нь бол харагдаж байсан. Тэгээ мэрэгчлэнүүд бол үнийг нь харахтаа яаж ч байсан цагдаа нар бол намайг амархан илрүүлж чадахгүй гэж ботсон, өөртөө маш ихтгэлтэй хүний үйлдэл байж магадгүй юм байна гэж бодож исэн. Эхний цагдаагийн таамгаас эсрэгээр гэмт итгээд хохирогчдыг таньдаг хүн биш байх магадлал өндөрсөж эхэлдэг. Учир нь
Амьд үлдсэн 2 охин гэмт этгээдийн дүр төрхийг маш тодорхой цагдаа нарт тайлбарлаж өгдөг. Тэр орой бид ээжтэйгээ зочны өрөөнд зурагт үзэж байсан. Гэтэл танихгүй хүн гинт хаалга онгоолгоод гэрлүү ороод ирсэн. Ээж чочоод биднийг хамгаалах гэж оролцсон. Тэр аимшигтэй хүн орж ирэхдээ тамхи татаж байсан. Би түүнийг хар богино ханцуутай цамц өмссөн байсныг санаж байна. Мөн өвдөгнөөс доош ундсан богино өмд өмссөн байсан. Тэгээд хамгийн нүдэнд туссан зүйл нь маш тод буюу неон өнгийн гутал өмссөн байсан гэж 2 охин цагдаа нарт хэлдэг. Энэ мэдээлэлээр үндэслэн мөрдөх баг Шинжондун орчмоос хэдэн зуун хамгаалалтын камерын бичлэгүүдийг цуглуулдаг. Хүүхдүүдийн мэдүүлгийн дагуу мөрдөгчд хар богино өмд неон өнгийн гуталтай хүнийг хайж эхэлсэн. Гэвч хичнээн нэг тайсан ч тийм неон өнгийн гуталтай хүний дүр төрх ерөөсөө камерын бичлэг дээрээс олдоогүй. Неон өнгө гэдэг нь бол нэлээд тод өнгө. Тиймээс тод өнгийн гуталтай хүн олоход бол нэлээд амархан байсан боловч тийм өнгийн гутал өмссөн хүн ерөөсөө харагдаагүй. За ингээд цагдаа нар бол хэрэгтэн хайж байх явцад ээж буюу жан эмэгтэй ухаан ордог. Цагдаа нар шууд лимлэгт очиж тэр өдрийн дурсамжийг нь маш болгоомжтойгоор асуудаг. Тэгэхэд тэр хэлэхдээ би түүний нүрийг харсан. Гэхдээ тэр хүн ерөөсөө миний таньдаг хүн биш байсан. Би тэр хүнийг ерөөсөө танихгүй. Тэр орой 2 охинтойгоо тайван амар амгалан цагийг өнгөрөөж байсан. Зуны өдөр маш халуун өдөр байсан. Гэрт агаар жуулагч байгаагүй. Тиймээс агаар сэлгэлт хийхийн тулд хаалгыг баг зэрэг онгорхоо орхичихсан байсан. Угаасаа манад хулгайлах юм баг байхгүй юм чин гэд ерөнхийдөө халуун үед хаалгаа онгорхоо орхидог байсан. Бас нөхөр маань унтлагын өрөөнд унтаж байсан учраас аюултай гэж юусоо бодоогүй гэж хэлж байгаа. Ээж нь охидтойгоо хамт зурагт үзээд инээлдэж байх яг тэр үед нэг танихгүй гэрлүүн хүчээр дайрж орж ирсэн гэж хэлж байгаа. Нэг гартаа галтгооны хутга нөгөө гартаа алах ирсэн байсан. Тэр мөчид ээж нь орилон шууд луцаа шүүрч аваад цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээ тухайн үед бол манай гэрт алхахтай хүн ороод ирлээ гэж дуудлага өгсөн. Яг тэр үеийнээсэн. Түүний цагдаа руу дуудлага өгж байгааг харсан гэмт итгээд ямар ч өршөөлгүйгээр алхаа талааж шууд түүний толгойг цохин тэр дороо унаж ухаан алдаж унсан байгаа. Тэгээ яг ухаан алдаж унахын өмнө нөхөр маань унтлагын өрөөнөөс миний орилох дууснасаад гүйж гарч ирж байгааг хальт харсан гэж хэлж байгаа. Эхнэрийнхэн толгой руу алхаар цохиж унахсныхаа дараа гэмт итгээд алхаа угаал дур дээр тавиад хутгаа барин нөхөрлүүн дайрсан болох нь бол тодорхой болж байгаа. Тэгээд нөхөр нь бол охтуудаа хамгаалахын тулд утга барьсан гарыг нь хамгаалах гэж нэлээд оролцсон. Тэгээ энийг бол охтууд нь сүлд гэрчилж ярьж байгаа. Хэрвээ өөрөө буугаад өгчих юм бол 2 охинд нь юу тохиолдохыг тэр төсөөлж байсан учраас ийм өөрлөөн хэдийгээр хутга орсон хүн дайрж исэн ч гэсэндээ түүнтэй бол хамаг хүчээрээ тэмцэлсэн байгаа. Биеийн хүчний тэмцэл хэсэг үргэлжилсэний эцэст гэмт итгээд хутгаа аавынх нь гидс болон хажуу хэсэг рүү хутгалж байгааг 2 охин харсан. Тухайн үед бол аавынх нь гидснээс цус оргилж байсан ч түүний гарыг бол аав нь огт тавихгүй зууралцсан хിവэрл байсан гэдгийг охтууд нь гэрчилж хэлж байсан. Аавыг нь 2 удаа хутгалсны дараа ээж нь түүнийг орж ирмэгт цагдаа дуудлага өчгсөн байсан учраас түүнийг нь сонссон гэмт итгээд шууд л гэрээс нь гараад зүгтсэн гэж хэлж байгаа. Энэ мэдүүлгийг сонсоод цагдаа нар сэжигтний гадаад төрх өмссөн хувцсыг нь түүнээс наривчлан асуудаг. Хүүхдүүдийн дурсамжаар бол неон өнгийн гуталтай байсан. Тиймээс мөрдөгчд охтууд чинь неон өнгийн гуталтай байсан гэж хэлсэн. Таны санаж байгаагаар өөр зүйл ээ нүг асуусан чинь жан эмхтэй түр гайхснаа. Неон өнгийн гуталтай байгаагүй, хар гуталтай байгааг нь би маш сайн харсан. Улаан судалтай. Тэгээд хар өмднийх нь хажуу талаар неон өнгийн кант шиг тийм урт зураас байсныг би санаж байна гэж хэлдэг. Би үнэхээр өөртөө итгэлтэй энэ тэр хар өнгийн гуталтай байсан мөн тэр хүн цэнхэр өнгийн малгайтай байсан гэж хэлдэг. Үнийг сонсоод мөрдөгчд хэрэг болсон үед газар дээр шалгалт хийхэд гол хаалганы яг өмнө нэг цэнхэр өнгийн бейсболын малгай байсныг санацгаадаг. Тэд нар болохоор яг нөгөө неон өнгийн гутал гэдэг мэдүүлгэн дээр гол анхаарлаа хандуулад цэнхэр өнгийн бейсболын малгайг бол нөх их тоож үзээгүй байсан. Ингээд тэд хяналтын өрөө рүү очицгон хамгаалтын бичлэгүүдийг дахин шалгаж үзтгээдэг. Энэ удаад бол анхаарлаа цэнхэр малгай өмссөн хүн хэрэг болсон тэр цагийн үеэр тэр байрны тэр хаваар эргэлцсэн эсхийг хайж эхэлдэг. Ингээд хайж байтал цэнхэр малгайтай нэг эрэгтэй гудамжны нарийн хэсгээр хаасайгүй тэнүүцэлж байгаа нь харагддаг. Тэр ойролцоогоор 170 см өндөр туранхай биетэй. Хамгийн чухал нь хар гуталтай, дээр нь улаан судалтай. Тэр нь олмор маш тод харагдаж байсан. Энэ нь яг л нөгөө хохирогч бүсгүй мэдүүлэгтэй таардаг. Тэгвэл хүүхдүүдийн хэлсэн
Нёонгийн гутал гэдэг нь яг юу байсан бэ гэж цагдаа нар судлаад үзсэн чинь энэ нь санах хой гажуудсан зүйл гэхээс илүү тэр мөчийн айдаснаас үүдэлтэй сэтгэгдэл байх магадaltaй гэж мэрэгчлэтнүүд хэлдэг. Тэр өдөр 2 охинд яг тамшиг байсан нь мэдээж аимшигтай араатан эцэг эх рүү дайрсан ийм замбраагүй айдас төрөм нөхцөлд хүүхдүүдийн ой санамж санамсаргүйгээр өмдний нёо өнгийг гутал гэж нийлүүлж хольж бодсон байх магадлал өндөр гэдгийг бол мэрэгчлэтнүүд хэлж исэн. Ингээд айсан хүүхдүүдийн тархинд өмдний тод өнгө нь шууд л түүний гутал руу уусаж ой санамжинд нь үлдсэн байх магадлалтай гэж мэрэгчлэтнүүд үзэж исэн. Энэ бол алдаа биш, харин тэр хоёр хүүхэд ямар хэмжээнд айдаст автсан байсан бэ гэдгийг харуулж байна гэж мэрэгчлэтнүүд хэлж исэн. За ингээд хэрэгтний зүхтах маршрутыг багтаасан нийт 900 хамгаалалтын бичлэгийг цагдаа нар шалгасны эцэст гэмт этгээдэд дүрслэгдсэн 34 бичлэгийг баталгаажуулж олж авч чаддаг. Тэр хүн гэмт хэрэг үйлдэхээсээ 11 цагийн өмнө өглөөний 7 цагаас эхлэн энэ хорооллоор тэнүүчилж байгаа нь бичигдсэн байдаг. Мөн байнга уцаа чихэндээ наасан мэт тасралтгүй хүнтэй яриад байгаа юм шиг харагддаг. Цагдаа нар гар утсаараа яриад байгаа юм байна гэж үзээд яг тухайн бүсээр дамжиж өнгөрсөн хүмүүсийн гар утсаараа хамгийн удаан ярьсан байх магадaltaй хүмүүсийг судлаж эхэлдэг. Тэгээ энэ үед бол нийт 1.2 сая дугаар илэрсэн. Энэ бол мэдээж өвсөн дундаас зүү хайхтай л адилхан байсан. Мэдээж тэд дундаас нь давтагдсан олон удаа холбогдсон дуудлагын хэв шинжийг голчлон шүүсэн. Гэтэл сонин зүйл нь ямар ч өгөгдлийг тулгаж харьцуулсан сэжигтэн бол ерөөсөө илэрхгүйсэн. Тийм удаан хугацаанд яг нэг дугаараасаа удаан ярьсан хүн олдоогүй гэсэн үг. Тэгэхэд тэр хүн бол яг тасралтгүй нэг хүнтэй уцаар яриад байгаа юм шиг харагдчихсэн. Ингээд мөрдөн байцаалт нэг алхам урагшилж байгаа юм шиг байсан хэрнээ дахин бодлаан дунд орж 6 өдөр үргэлжилдэг. Юу ч олж чадаагүй тул цагдаа нар олон нийтийн тусламжтай мөрдөхөөр шийдэж мэдээлэл эрхийг хүлээн олон нийтээс тусламж хүсэж эхэлсэн. Гэвч энэ удаач онцгой үр дүн гараагүй. Үүнээс хойш 1 сар өнгөрөхөд мөрдөн байцаалт бараг л урагшлаагүй хэвээр байсан. Энэ үед мөрдөгчд эхнээс нь дахин эхэлж хэргийг нягт шинээр харахаар шийдцгээдэг. Тэд камер дээр гэмт итгээд гарсан тэр гудам руу шууд оцгоон тэр хаваар хайхаар шийдцгээдэг. Хэрэг болохоос өмнө гинт итгээд уцаар ярьж байгаа мэт тэнүүчилж байсан. Тэр яг юу бодож байсан юм бол, яагаад тэр айлыг онилсан юм бол, ямар шалтгаан байсан юм бол, бид нар юуг алдчих вэ гэж цагдаа нар дахин бүхнийг эргүүлэн бодож харж хянаж эхэлцгээсэн. Тэл гинт нүднийх нь болонд маш танил нэг зүйл гараад ирсэн. Цагдаа нарыг гудамжаар явж байтал тэр хүн нь цааралт цүнхүү үрсэн улаан судалтай спорт гуталтай, хар өмднийх нь хажуугаар нёонгийн судалтай хувцастай хүн явж байсан. Үүнийг харсан мөрдөгчд өөрсдөө ч чочирдсан. Тэдний хэдэн 7 хоногийн турш ирж хайж байсан сэжигтэн яг л кино шиг тэдний нүдний өмнө гараад ирсэн гэсэн үг. Ингээд хоёр мөрдөгчд тэр даруй хоёр талаас нь ойртож гар тус бүрийг нь чангатхан түүнийг барьж авдаг. Гинтийн нөхцөлд тэр хүн нүүрэндээ ямар ч хувирлгүй цагдаа нар руу харан та нар яагаад намайг барьж байгаа юм бэ гэж асуудаг. Мөрдөгчд түүнээс чи яагаад алхаар хүнийг зохиж авсан юм бэ гэж асуудаг. Тэгэхэд нь алах гэдэг үгийг хэлмэгт түүний нүд нь хүчтэй чичирч эхэлсэн. Тэр үед өөрийгөө тэр бүрэн баригдсан гэдгээ ойлгон зүгтах газаргүй болсон гэдгээ ойлгосон мэт газар сөхөрч унаад би тэр хүнийг өхнө гэж мдээгүй, үнэхээр мдээгүй гэж дахин хэлж эхэлдэг. За ингээд баригдсан гэмт итгээд нь 33 настай юун авахтай эрэгтэй хүн байсан. Тэр хүн өмнө нь дээрэн болон хүчингийн гэмт хэрэгтэй юм шоронгоос гараад ердөө 3 сар болж байгаа хүн байсан. Түүний гэмт хэргийн түүхийг харахад 14 жилийн өмнө 19 настайдаа шөнийн клубын хамт олонтойгоо нийлж нэг эмэгтэйг бэлгийн хүчирхийлэлд оруулан эд зүйлсийг нь дээрэмдсэн байсан. Хамгийн аимшигтай нь тэр бэлгийн хүчирхийллийг хохирогчийн хүүхдийн нүдний өмнө үлдсэн байсан. Тэгээ энэ хэрэгээрээ баривчлагдаж 14 жилийн ялыг аван шоронд байх хугацаанд огтхонч гимшил бурууга ухамсарлсан шинж үзүүлээгүй. Харин ч нийгмийг байнга буруутгасаар байжгаад гарч ирсэн байсан. Ингээд 33 наснда шоронгоос гарч ирэн сөүлдэх барилгын талбайд очин өдрийн ажлыг хийдэг байсан. Гэвч тэр нийгэмд ууртай хിവэр дотор нь гашуун хорсол хяналтгүй уур дүүрэн байсан. Энэ бүх уур нь бол яг зөвхөн нийгэм рүү л хандсан тийм уур бухимдал байдаг байсан. Түүний хүүхэд насыг товчхон харах юм бол аав нь архинд донтсон бөгөөд багаас нь байнга
зодож загиндаг тийм хүн байсан. Юн ааваасаа зайлсхийхийн тулд олон өдөр гадуур тэнүүчилдэг байсан. Дунд сургуулаа орхисныхоо дараа Сөүл рүү оргож тэнд очиод сурсан цорын ганц чадвар нь зодтолдох байсан. Тэр олон удаа хүчирхийллийн хэрэгт холбогдож байнга цагдаагийн газарт очдог байсан. 19 наснда шоронд орсон. Тэнд юуны хамгийн том гомдол нь өөрийнх нь хувь тавилангийн тухай гомдол байсан гэж өөрөө хэлж байгаа. Яагаад би аимшигтай заван үн цэнгүй гэр бүлд төрсөн юм бэ? Яагаад энэ улс миний амьдралыг ийм хэцүү болгож байгаа юм бэ? Би гэмт хэргийнхээ төлөөс их төлчихсөн. Тэгэхэд би хэр удаан өдөр тутмын ийм ажил хийж амьдрах ёстой юм бэ? Яагаад надад олигтой ажил олдохгүй байгаа юм бэ? Би яаж жаргалтай амьдрах юм бэ? Гэсэн ийм гомдлыг байнга тээж амьдрдаг байсан байгаа. Бүхэл хариуцлага гомдлыг нийгэм рүү тээж авсан гэсэн үг. Ингээд 8 сарын 7-ны өглөө 6 цагт юн ажил зуучилдаг газартаа маш эрт очисон. Ажилд гарахын тулд тэнд эрт очиж ажил олдох магадлал өндөр байдаг. Гэвч тэр өдөр бүх ажлын барайл эдийн дүүрчихсэн байсан. Ингээд юн ажилгүй хоосон буцаж ямар азгүй өдөр вэ гэж дотроо бодон алхаж байсан гэж байгаа. Ингэж байгаа тэрнийг дэлгүүрт орж архи аваад хүүхдийн тоглоомын талбай дээр очиж тэр архигаа өдөржингөө уусан гэж байгаа. Ингэж байгаад орой болсон. Гэтэл яг тэр мөчөд хаа нэгтээс хүүхдүүдийн маш аз жаргалтайгаар инээж сонсогдсон. Ээжтэйгээ ярилцсан инээлдэж буй охтын аз жаргалтай инээж сонсогдсон байгаа. Юн үүнийг нь сонсоод үнэхээр тэсвэршгүй хэмжээнд уур нь хүрсэн гэж хэлж байгаа. Түүнд тэр инээд нь өөрийнх нь өрөвдөлтэй амьдралыг шоолж байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн. Ингээд тэр би ийм зовлонтой амьдарч байхад тэд яагаад ингэж аз жаргалтай байдаг юм бэ? Энэ дэлхий дээр над чиг ингэж зовж байгаа хүн юу н байдаг юм уу гэж өөрөө өөртөө яриад би аз жаргалтай хүмүүсийг үгүй хийн гэж өөртөө шийдсэн гэж хэлж байгаа. Ингээд юн хаанаас тэр инээд гарч байгааг хайж эхлэн замын эсрэг талд байх дээврийн байрны өрөөтэй айлын тэндээс гарч байгаа гэдгийг мэдээд эргэлзэлгүйгээр шууд тэр байр руу очисон гэж байгаа. Тэгээд шатаар өгсөх хэсгийн буланд өөрийнхөө авч явсан цүнхээ тавиад цүнхнээсээ хутга болон алхахыг гаргаад малгайгаа доош нь дарж амандаа тамхи зуугаад 3 дугаар давхар руу өсгөд нэг хаалга онгорхой байгаа нь шууд харагдсан. Ингээд шууд тэр онгорхой хаалга руу орж ээж аав хоёр луу дайрсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээ азар бол ээж нь хурдан цагдаад мэдээлснээс болж гэмт итгээд хоёр хүүхдэд нь ямар нэгэн муу юм учруулж чадахгүйгээр тэр айлаас цугцсан гэдгээ хэлж байгаа. Гэхдээ тэр байцаалтын үеэр би үнэхээр тэр хүнийг өхөн гэж бодоогүй гэдэг үгээ бол байнга тавтаж хэлсээрээсэн. Гэхдээ мөрдөгчд бол үнийг нь бол шалтак гэдгийг мэдчихсэн. Цагдаа нар түүнээс чи яагаад цүнхэн дотроо алах хутга хийгээд явж исэн юм бэ гэж асуусан чинь тэр хэлэхдээ алах бол анханасаа барилгын талбайн буулгалтын ажилд хэрэглэх гэж авч явдаг байсан зүйл маань байгаамаа. Харин хутга нь галтгооны хутга бөгөөд алим хасилж идэх гэж би бас цүнхэндээ хийж авч явдаг байсан юм а гэж хэлсэн. Гэхдээ энэ нь бол мэдээж итгэхэд нэлээд хэцүү. Тэр бас өөрийгөө зурагт үздэггүй, сонин уншдаггүй гэж хэлсэн. Тиймээс 1 сар өнгөрсөн ч гэсэндээ тэр хос амьд байгаа бахаал гэж бодсон. Би ерөөсөө тэднийг үхсэн гэж бодоогүй. Тийм учраас цагдаа нар намайг хайж байгаа гэж бодоогүй. Тиймээс би хувцас солиогүй, нотлох баримтуудаа ч устгаагүй гэж цагдаа нарт тайлбарласан. Тэгээд цагдаа нар болохоор түүнийг гудамжинд тэнүүчилж байхдаа тасралтгүй уцаар яриад байна гэдгээс нь олоод болоход нэлээд хэцүү байсан. Тэгээд энэ талаар нь түүнээс асуусан чинь тэр хэлэхдээ утсан дээрээ дуу тавиад тэгээд уцаа чихэндээ наагаад сонсч ирсэн юм а. Түүнээс уцаар яриаггүй байсан гэж хэлдэг. Тэгээд ам нь яг уцаар яриад байгаа юм шиг хөдлөөд исэн энэ ямар учиртайг асуусан чинь зүгээр тэр утсан дээр явж байгаа дуугаа дагаж дуулж байсан юм а гэдгээ хэлдэг байгаа. За ингээд мэдээж түүний шүүх хурал болсон. Шүүхээс ол энэ хэргийг маш хүн дээр үтсэн. Учир нь тэр хүн шоронгоос суллагдаад ердөө 3 сарын дараа хүний амь насыг хөнөөсөн. Энэ нь бол дахин гэмт хэрэг үйлдэх магадлал маш өндөр гэдгийг харуулж исэн. Ийм хүнийг нийгмээс бүр мөсөн тусгаарлах шаардлагатай гэж шүүх үздэг. Ингээд 2010 оны 11 сард анхан шатны шүүхтүнд бүх насаар нь 20 ялыг оноосон. Давж заалдах болон эцсийн давж заалдах шатнуудыг бүгднийг хэрэгсэхгүй болгож ял нь бол эцэслэн насанд туршдаа шоронд хоригдох ялаар батлагдсан. Ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ төрөйд өндөрлж гин. Тэгээ зүгээр л гэртээ гэр бүлээрээ аз жаргалтай инээгээд оройг өнгөрүүлж байсан гэр бүлд нийгэм рүү хандсан уур бухимдлаа тээж авсан алуурчны бай болж
харамсалтайгаар аав нь амнасаа алдаж ээж нь хүнд бэртэж үлдсэн ийм харамсалтай хэрэг байлаа. Тэгээд энэ хэрэгтний хувьд бол өөрөө шоронгоос гарч ирээд амьдралаа яаж сайжруулах уу гэж бодохын оронд өөрийнхөө хувь тавилан, өөрт ноогдсон бүх зүйлээ нийгэм рүү, хувь тавилан руу, бурхан руу ингэж чигчээсэн ийм хэрэгтэн. Тэгээ үүнээсээ үдээд өөрийнхөө зовлонг өөр хүмүүсийг ч гэсэндээ туулаасай гэж бодсны үдэнд ямар ч гэм зэмгүй байсан мөрөөрөө амьдралаа аваад явж исэн гэр бүлийн хүрхийн тэргүүний амь насны хүмүүсийн ийм харамсалтай хэрэг байлаа. За тэгээд та бүхэн бас энэ нэрийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээд сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээд бүгдээрээ удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.